Эсхий дүүрхтэн үзүүлж байна. За сүрэг дарган сайхан үлдэж байна та. Сайхан та сайн явцгааж байна уу? Сайн явж байна. Аян зам үлцээтэй. Бос дөрөнд дөрвсөл тоол та явж байна. Дандаа юу гэдэг нэг сум бүгд явж байгаа нь сурагтаар харж байгаа юм а тэрнээс Үзэж байгаа юу? Үлнэ тэрнээс нь байхад үзэж байгаа нэвтрүүлэг юм байна. Нэвтрүүлэгтэй гэр байна. Яг тэг жинхэнэ хүүхэн өвдөгчүүдийг хөөж явдаг сурж явдаг л нэвтрүүлж байдаг та. Одоо тийштэй тэр юм настай буурлууд манд одоо байж штэ үлдээ. Баруун аймгаар явсан шүү дээ. Баруун аймгаар явсан. За сүрэг дарган сайхан үлдэж байна. За ингээд одоо халахгүй сумынхаа бид нэр бослын багаараас яваад одоо ялал баг дээр одоо энэ чинь бидний хүлээж авсан та бүхээс талархаж байна. За сүрэг дарган сайхан үлдэж байна. сайн Сайн явж байна. Ачаалал хүн өндөр. өндөр. Өвөлжид энэ одоо хэр байна. Үлдэж аваа жоохон застаад байгаа. За сайхан үлдэж байна та. Сайхан үлдэж сайн. Сайхан хэдэн номын үлнээр үү? Сайхан. За сүрэг дарган сайхан үлдэж байна. Сайхан үлдэж байна. Та бүр сайн явж байна. Сайн явж байна. За орон бүтээл нь өндөр. Их олон сайхан авьяастай хүмүүс байдаг. Тэгээд зорж ирсэн. Халахгүйчдаа их сайхан төвхтэй. Тэр дундаа одоо халахгүй сумын их бүр болсон одоо ялалт баг гэдэг. Ингээд одоо хэвдүүлээ. Энэ сайхан багийнхаа төвхтэй сайхан. Энэ сайхан төвх банаас нааш цаг үйлдэл одоо сайхан хөдөлгөөр. За цас бол бас их байдаг юм байна яашаа. Ихтэй онцлог нь бодоход зөөл юм. Зарим газар л 50-60 см зузаан цас байна. Тэгээд маш их хатуурсан. Тэгээд тал нутгийн энэ сайхан тал нут хөрсөн зөөлийн, сасан зөөлийн ихтэй зузаан байгаа ч гэсэн бас зам нь хаагдсан баг. Замны хажуугаар явхад бас торох чулуу байхгүй. Энэ сайхан торгон сайхан ногоон тал юм байна. Дахиад бас бодчих дууны цаг үедээ. 4 өдрөл дээр хөдөө чинь 4 өөр гаргадаг. Ийм сайхан ангаа юм байна. Өвөлдөө бол одоо стана нүдэнд торох одоо байхгүй бол тэнгэрийн хаяа харагтал цагаан тал зундаа болоогоо намартаа шаргал тал харагддаг бол бодож явж ирлээ дүү. Энэ санаалгүй сайхан жаргал явна. Жаргал явна. Цаа. Өндөр. Эсхий дүүрхтэн үзүүлж байна. Би Торонто аймгийн халахгүй сум ялс багийн иргэн Даштржийн Баатар дэрж гэдэг залуу малчин хүн байна. Одоо хөв соёлоо тэгж хүн байна. Ялангуут ойчд болж оны анхдгаар уралдаан, малчд болж оны 2 дор уралдаанд орж шилдэг оролцогч болж байсан. Би тэгээд нутгийнхаа сайхан дуугаар хайдууны ярья. Одоо манай нутгийн Тоо ван гэж хүний үүсгэн байгуулсан вангийн цагаан уул гэж манай вангийн цагаан уул чинь гэртээр үесээ их дүүхтэй одоо дундад манжийн гүрэнд хил тогтооход манай вангийн цагаан уул чинь хилийн цааталд ингэж одоо байсан хилийн цааталд орж ирсэн уул гэдэг. Тэгээд үхрийн шир одоо үхрийн арсал одоо газар авъя гэд. Тэгээд манж улсаас вангийн цагаан уул байгаа. Тэг гэж хэлээд тэгэнгүүт нь манай одоо Тоо ван чинь одоо Монгол ухаанаараа одоо усрыг
Хүрийнхээ сарыг ингээд зүсэж тэгээд вангийн цагаан уулыгаа ингээд тойруулаад тэгж одоо вангийн цагаан уулаа авч үзсэн түүхтэй. Тэгээд манай нутгийн Элдэнгийн гошуу гэдэг сайхан дуугаар хайбарья. Цонги 무스시게 소들상 상경에 다땡에 다오사호 징경이 태매시기 지들생 왕경의 사강오다호 이히히백다 사이아테 이히기를 바영은 어떡하고 이친 슈텐드 뭉흐르송 이뜨등 왕경의 호쇼다 홈흥에 더선느 은르스송 호뚜팅 새흥 오다허 호링 웃음드니 미기생 혼팅 생히른 오라허 에디히베르다 사이아테 이히기르 바영은 어떡하고 이친 슈텐드 뭉흐르송 이뜨등 왕경의 호쇼다 다웅 소르기네 온다드산 가시강의 다웅은 오라허 답빙의 바람은 토들성 엘싱은 들어오다호 에디히달다 사이아테 에디기를 바영은 어떡하고 에디 슈텐드 뭉흐르송 이뜨등 왕경의 호쇼다 에디히베르다 사이아테 에디기르 바영은 어떡하고 에친 슈텐드 뭉흐르송 이뜨등 왕경의 호쇼다 이뜨등 왕경의 호쇼다 만나는 이동 어떤 곡하고 손에 쌓은 문태기 상습주 쌓은 도에 라디오 몽고 곡신 설린들 군에 짓던 거가 수학에서 이래요. 자, 열어 뒀다. 자, 그래, 이러. За намайг хэвштерж явсан туяа гэдэг одоо халах гол сумынхаа уугууд иргэн байна. Хүүхэд хаваасаа өдөө хүртэл ажиллаж амьдраад явж байна. Ингээд энэ сайхан нутагтны зочлон ирсэн та нартай маш их баярлалаа. Өшөө ажилд өндрөөс өндөр амжилт хүсье. Тэгээд би өөрийнхөө нутгийн ахын зохиосон лавсрахынхаа зохиосон хөхөндрийн аваа гэдэг нутгийнхаа сайхан дуугаар айдуу барьяа та нарт. Хөхөндрийн аваа. За. Хөхөндрийн аваан дээр хөндлөн сүмэлзэх зэрлэн хөө хөми татах салхиндан хөлзөд байх шиг санагдана хөө баруун урагшаа харахад минь баясаад байдаг сэтгэлээ хөө батмалан асаа хаваратай
왕ging цагаан удахо зүхошоо харахад минь зүсрэд байдаг сэтгэлэхөө зүднээс хизээч гарамгүй халахын голдын бургасахоо хөхөндрийн овон дээр хатаг яндар заластай борол түүхийг өртөлсөн буянтай нутгийн минь бахархалахоо борол түүхийг өртөлсөн буянтай нутгийн минь бахархалахоо. За. За та хоёртаа үнэхээр их талархлаа. Сайхан аялгуу дуугаа цацрааж Монголын ард түмэндээ хүргэж уул ус улмаа сайхан уйрааж энэ сайхан явдаг. Энэ бол эртний сайхан Монгол соёл шүү дээ. Уул ус сайхан байнгын одоо хайрлаж дээдэж шүтэж мөргөж явж ирсэн ийм сайхан одоо дэлхийд одоо байхгүй сүсгтэй. Тэгэхээр Монголын минь ард түмний минь сүсэг мөнх хөх тэнгэршгэ дээш яваагээ. Тэгээд ард түмний минь мэлми уулын ориглыг ширтэж байгээ гэж сайхан ерөөе дөө тэгээд. За ерөөл сайхан уршгэ. Өндрийн аваа гэдэг байна шүү дээ. Энэ манай халхал нутгийн хүн зохиосон үгүй. За энэ ямар очтой юм бэ гэвэл өндрийн аваа гэдэг нь манайх малаачхан дөрвөн хөдөлмөрийн баатартай. Манай халхалсан юм чинь. За. За дөрвөн хөдөлмөрийн баатар нь Хончин Баатар Лувсан Балдан гэж хүн байгаа. Энэ Хончин Баатар хөдөлмөрийн баатар Хончин Баатар Лувсан Балдан гомн. Энэ хөхөндрийн аваа гэдэг жинхэнэ одоо Мангар тааны үлгий болсон цэнгэрдсэн сайхан тал нутаг байгаа. Энд л одоо хөдөлмөрийн баатар болох одоо малынхаа үржил шимийг хийсэн ийм сайхан өлийн нутаг. Тэгээд тэрнтэй холбоотой тэгэж манай халхал сумын одоо жинхэнэ зуны наадмын одоо морин уралдаан хамгийн одоо том наснд эндээс уралддаг гэх мэт. Одоо ингээд бидний ах эгч нарын жинхэнэ одоо тэр сайхан тоглож өссөн мал хуугаа өсгөж үржүүлсэн тэр сайхан нутагт хөхөндрийн аваа гэж байдгийг. Тэгээд одоо манай бидний ах нар одоо тэр нутгаа одоо дурсан санаж энэ дуу хийсэн юм дүүртэй. Монгол хүн бол уул усаа сайхан магтчихэдэг. Үг болгоны бэлгшээл эдээ ундааны хамгийн дээр нь ихэнд л одоо явж идэг шүү дээ. Цайгаа өргөсөж хангаатай ихэд өргөдөг. Дуусан ч хамгийн шүлгний ихэнд л орсч байдаг. Ийм сайхан агуу. Ийм л сайхан ард түмэндээ тэг сайхан. Хончин баатруудын үлгийн нутаг юм. Ховд аймгийн Даримсуу бас Хончин баатруудын бас ихтэй. Энд бас Хончин баатрууд бас байна. Монгол ард улсын тэрлээс сайхан за тэгээ дурдаачлаа. За тэгээ манай одоо халахгүй сум байх та одоо 3000 гаруй хүнтэй. Бас нөгөө халахгүй юуны Монгол улсын хамгийн зүүн цэгийн хамгийн зүүн хязгаар тийм ээ. Одоо хамгийн зүүн хязгаар нутагт бас хүлцэж ирээд манай одоо нутгийн иргэдийн одоо өв соёл ёс зүйтэй танилцаж энэ сайхан нэвтрүүлгийг хийж байгаа та бүхэндээс талархаж байна. Тэгээ манай халахгүй нутагт бас хөдөлмөрийн баатрууд бас байсан. Ажиллаж амьдарч байсан. Ийм сайхан үлгий төвхтэй нутаг. Бидний Монгол ард улсын хөдөлмөрийн баатар Хончин төгсөн Лувсан Балдан гэж одоо манай сайхан Ахмад Гурал хөдөлмөрийн баатар маань бас энд амьдарч ажиллаж байсан сайхан төвхтэй. Монгол Хүрчин баатар гэж бас байна. Бүгд Монгол ард улсын хөдөлмөрийн баатар Хүрчин Алтан гэрэл, Дутмөнхийн Алтан гэрэл. Бас ийм одоо манай Хүрчин баатартай, Хончин баатартай, бас Адуучин баатартай. За бүгд Монгол ард улсын хөдөлмөрийн баатар Адуучин Ойдвын цэвэлд орж гэдэг. Манай Адуучин ийм одоо баатрууд ийм сайхан одоо үлгий сайхан төвхт нутагт маань ажиллаж амьдарч байсан ийм сайхан төвхтэй юм аа. Эднийхээ одоо энэ сайхан одоо алдартангуудынхаа хойч үеийг залгамжилж энэ одоо халахгүй нутгийг өнөөдрийг хүртэл ингээд буйрын сахиж энэ сайхан үлгий нутагт амьдарч байгаа манай одоо нутгийн иргэдийн энэ сайхан одоо аж амьдралыг сурчилж таниулж байгаа та бүхэндээс хамгийн сайхан бүхнийг ялт багийнхаа иргэдийнхээ өмнөөс баярлаж талархснаа илэрхийлье.
За баярлалаа таг. Хөхөвгдийнхаа түүхийг одоо хүртэл сайхан хадгалж түгээж ингэ сайхан яваа. Энэ сайхан түүх соёлоо Монголын ард түмэндээ сайхан алтан сургаалаа айлтгаж хуваалцсан муураатай болон та бүдтэй бас их талархж байна. Эсхий дүүрхтэн үзүүлж байна. Өвлийн жаварт гэр бүлээ дулаан байлгах хамгийн зөв сонголт Comfort House дулаан нөөцлөөр. Зөвхөн шөнийн хөнгөлөлтөд тог ашиглаж автоматар ажиллана. Шөнө дулаанаа хуримтлуулж өдрийн турш тог зарцуулахгүйгээр таны гэрийг дулаанаар хангана. Цахилгааны төлбөрөө 60% хүртэл хэмнээд гэр орноо үргэлж тав тухтай дулаан байлгаарай. Comfort House дулаан нөөцлөөр. Дулааныг хадгалж зардлыг тань багасгана. Хөдөө орнуудын унаанд тавьж үйлчлэнэ. Холбогдох дугаар 8945 99 8946 99. Шалны хулдаас бөөний худалдаа. Бүх төрлийн шалны хулдаас хүлэмж болон гэрийн гялгар пленк, ширээний бүтээлэг, ногоон цэнхэр, алаг хучлага, цулхай, олс уяа, Монгол гэрийн тойруулга, хэвс троож бөөний үнээр зарж байна. Хөдөө орнуудын унаанд тавьж өгнө. Хаяг Баян зүрх дүүрэг, Нарт хотхон, утас 8867 тэгнэг 10 9967 тэгнэг 10. Сод тэг 5. Манайд бүх төрлийн түүх хэвс худалдаалагдж байна. Давуу тал нь сардуу сайтай учир өссөн унахгүй, элдв үнэргүй, хүний биед харшил өгөхгүй. Бүх төрлийн хэмжээ байгаа. Хямдралтай худалдаа явагдаж байгаа тул та яараарай. Дэлгэрэнгүй мэдээллийг сод тэг 5 онлайн шоп Facebook хуудаснаас аваарай. Хаяг 3-4-р хорооллын эцсийн 4 замын уул зураар урагшааргээд 70 м-ийн баад хэвсэн цэр гэр авахын бараа. Холбогдох утас 8042 тэг 5 8077 тэг 5. Хөдөө орнуудын унаанд тавьж үйлчлэнэ. Сутаа тент компани үйлдвэрлэж байгаа Мембром бүрээс маань өөрөө 5-аас 10 жилийн эдлэгээтэй. Нэг ширхэгч оёдл ордгоо. Цельсийн 100 градусд халааж наадгаараа онцлогтой. Салхи бороо зас шуурганд санаа зовх зүйлгүй болно. Энэхүү гэрийн бүрээсийг сонирхож байвал та яараарай. Захиалга хийх учраас яг одоо залгаарай. Итүүгэн урлам. Монгол гэрийн зөөлөн илэл. Манайх 2022 оны 9 сарын 4-ний өдрөөс эхлэн үйл ажиллагаагаа явуулсан. Монгол гэрийн Солонгос даавун гадар цагаан бүрээс, дотуур цаваг, туурхтай цаваг, ирээн дулаалга, ус нэвтрдэггүй бүрээс, цагаан бирзен бүрээс, өвлийн ирээн хаяавч, цагаан хээтэй бирзент хаяавч, зуны хээтэй бирзент, өрх, уяа, оосор, бүслүүр гэх мэт Монгол гэрийн бүх зөөлөн идэл худалдаа. 6, 8, 10 антагэрийн бүтээгдэхүүнүүд захиалгаар 24 цагийн дотор түргэн шуурхай гаргадаг. Эсвэр хэмжээ сайтай, давхар ойдолтой, чанарыг эрхэмлэн ажилдаг үн хэмд хөдөө орнуудад унаан тавьж үйлчлэнэ. Холбогдох дугаар 86 79 70 4 89 19 89 22. Бермуда 200 250 энгийн мотортой Evoque Max 200 мотортой кросснууд бэлэн худалдаалж байна. Давуу тал сайн бэхэлгээ, хойд ачаатай, өвдөх гарны хамгаалттай, зөөлөн явдалтай, хянах электрон дохио ледтэй. Угсрахад маш хялбар, үйлдвэрээсээ ихэнх эд ангин угсраатай ирдэг. Хойд амортизатор 2 төвшөнд өндөр намаа тохируулдаг. Мотор хороопондоо 1 жилийн баталгаатай. Бүх сэлбэг үйлдвэрээсээ ирдэг. Оригинал. Засвар үйлчлэгээний зардал маш бага. Хөдөө орнуудын унаанд тавьж явуулна. Утас 8079 8080 9976 6969. Мөн хаан банк болон банк бусаар 48 сар хүртэлх хугацаатай урьдчилгаагүй зээл гаргана. Зээлтэй холбоотой мэдээллийг 8916 тэг дугаараас асуугаарай.
За өнөөдөр та бүхэн одоо манай багт манай сургууль дээр ирж бас одоо энэ манай сургуулийн хамт олон сурагчтай уулзж байгаад маш их баяртай байна. За тэгээд одоо яг манай сургууль дээр бол одоо хүүхдүүд маань эрдэм ном сурахаас гадна одоо уламжлал болсон шагаан наадгай, оньсон тоглоомнуудыг бол одоо хүүхдүүд одоо чөлөөт цаг, хүүхэд хөгжүүлэх цагаараа бол бид нэр одоо орж хүүхдүүдээ сургаж байдгаа. За үүний нэгэн жишээ бол одоо манай хүүхдүүд өнөөдөр ингээд цэцэр бага наснаас нь эхлээд сургуулийн бүхэл насны хүүхдүүд бол одоо шагаан наадгаагаар бол олон тоглолтын тоглоомнуудыг одоо тоглож сурч ирсэн. За мөн одоо бид нэр Төмөн шагаан баярыг хүртэл одоо сургууль дээрээ Төмөн шагаан баяр хийж ирсэн. За тэгээ одоо энэ шагаа бол одоо бид нэр 2 жилийн өмнө Төмөн шагаан баяр хийгээд хүүхдүүд эцэг эхчүүд маань одоо бид нарыг дэмжиж энэ олбог энэ бол одоо манай эцэг эхчүүд асран хамгаалагчдыг хийж өгсөн ийм олбог дэвсгэр байгаа юм. За тэгээ энэ дээрээ бол хүүхдүүд маань одоо өөрсдөө одоо энэ дээр ингээд хүүхдүүд маань шагаан наадгаагаараа тоглодог. За одоо шагаан наадгаа тоглоход цагаан сараараа нөгөө алаг мэлхий өөрсдөө тоглох энийгээ бусдаа ахлах насны дунд насны хүүхдүүд маань тайлбарлаж өгөх, бага насны хүүхдүүдэд зааж өгөх гэх мэтлэнгийн ийм одоо энэ тоглоомуудын уламжлал болсон тоглоомуудыг би бол уламжлуулж ингэж одоо шагаан дотор маш олон төрлийн тоглоомууд байна. Тэгээ тэрнээсээ одоо уламжлаад бид нар бол нөгөө алаг мөлхий өрөх гэдэг тоглоомыг бол одоо илүү онцолж хүүхдүүдэд зааж өгч ингэж авсан. За энэ Төмөн шагаан баяраа бол бид нар өмнө яг цагаан сарын өмнө одоо уламжлалт болгоод ингэж явуулдаг ийм одоо уламжлалтай байгаа. Хүүхэд ингэж тоглож Монголд наадгаа бас цаанаа бас нэг утга агуулгатай байх тий. Зүгээрс тийг одоо нэг тоглолтгүй тий. За энэ мэн бол одоо нөгөө тий энэ шагаан наадгаа одоо хүүхдүүдэд одоо ач холбогдол нь юу юм бэ гэхээр хүүхдүүд маань одоо нөгөө хамт олонч тий мөн одоо хүүхдүүд сууж сурах. За мөн одоо энэ уламжлалт тоглоом энэ шагаа гэдэг маань ямар ач холбогдолтой юм гэдгийг одоо энэ шагаан төрлүүдийг одоо нөгөө онх буух энэ гэл тий маш олон ийм зүйлүүдийг бол хүүхдүүд мэдж авдаг. Тэгээ хүүхдүүдийн хүмүүжлэлд бол маш их одоо нөлөөтэй. Одоо нөгөө нэг ингээд хүүхдүүдийн орчин аюул сошиал орчинд хүүхдүүд их ордог болсон цагт бол энэ би бол одоо маш их ач холбогдол өгж байгаа ийм одоо ач тустай. Энийг бол одоо жил болгон манайх бол сарын өмнө уламжлал болгон явуулаад алаг мэлхий тоглоомыг бол одоо хүүхдүүд урьж тоглож сурж эхэлсэн. Одоо манайх бол энэ ихэнх нь бага насны хүүхдүүд сурчаа тийм. Тэгээ энэ бага насны хүүхдүүдэд нөгөө дунд ангийн хүүхдүүд нь зааж өгдөг, багш нар маань өөрснөө зааж өгдөг боломжтой болсон. Жарастсан би ахч хатад Обамын хэрэг ачмин эмэгийн дэлбас өссөн би авч харастсан би ахч хатад min Обамын хэрэг аччээ Омбохястан уймби туги хөтөм миний гар хөтөлцөнгүй миний хөл өвмгийн шамин эмэгийн дэлбас өсөмби авч харастсан би ахч хартай түмин өвмгийн хэрэг Омбохястан уймби God, it's there to say, who's welcome to in Akhuchige, Ursin, the shit at the Sanda, Avaji has the Soambi, Akhuchi has the Tubin, Uwan Giri HJ, Ombogiastan Uyambi.
За чамаа хин гэдэг. Тэрсэрэн Оо ямар хөөрхий хэдэн настай? 5 настай. За өнөөдөр хоёлоо ямар бүжиг бүжиглэх вүлээ? Сарагийн бүжиг. За ямар мондөг. Том болоод юу хийдэг хүн болох байх юм дөө? Имч үү? Тэ. За олон хүмүүсийг одоо эмчлэл эрүүл болгоод явах нь тий. Тэ. За бүжгээ эхлэх байлаа. За. За тийш хараа бүжиг. За таашаа. Bermuda 200, 250 энгийн мотортой Evoque Max 200 мотортой кросснууд бэлэн худалдаалж байна. Давуу тал сайн бэхэлгээ, хойд ачаатай, өвдөх гарны хамгаалттай, зөөлөн явдалтай, хянах электрон дохио ледтэй. Угсрахад маш хялбар, үйлдвэрээсээ ихэнх эд анги нь угсраатай ирдэг. Хойд амортизатор 2 төвшөнд өндөр намаа тохируулдаг. Мотор хороопондоо 1 жилийн баталгаатай. Бүх сэлбэг үйлдвэрээс ирдэг. Оригинал. Засвар үйлчлэгээний зардал маш бага. Хөдөө орнуудын унаанд тавьж явуулан. Утас 8079 8080 9976 6969. Мөн хаан банк болон банк бусаар 48 сар хүртэлх хугацаатай урьдчилгаагүй зээл гаргана. Зээлтэй холбоотой мэдээллийг 8916 тэг дугаараас асуугаарай. Сод тэг тав. Манайд бүх төрлийн түүх хивс худалдаалагдж байна. Давуу тал нь сардуу сайтай учир өссөн унахгүй, элдв үнэргүй, хүний биед харшил өгөхгүй. Бүх төрлийн хэмжээ байгаа. Хямдралтай худалдаа явагдаж байгаа тул та яараарай. Дэлгэрэнгүй мэдээллийг сод тэг тав онлайн шоп Facebook хуудаснаас аваарай. Хаяг 3-4 дугаар хорооллын эцсийн 4 замын уул зураар урагшааргээд 70 м-ийн баад хивсэн цэр гэр авахын бараа. Холбогдох утас 8042 тэг тав 8077 тэг тав. Хөдөө орнуудын унаанд тавьж үйлчлэн. Шалны хулдаас бөөний худалдаа. Бүх төрлийн шалны хулдаас хүлэмж болон гэрийн гялгар пленк, ширээний бүтээлэг, ногоон цэнхэр, алаг хучлаг, зулхай, олс уяа, Монгол гэрийн тойруулга, хивс троож бөөний үнээр зарж байна. Хөдөө орнуудын унаанд тавьж өгнө. Хаяг Баян зүрх дүүрэг, Нарт хотхон. Утас 8867 тэг 110 9967 тэг 110.
Өвлийн жаварт гэр бүлээ дулаан байлгах хамгийн зөв сонголт Comfort House дулаан нөөцлөөр. Зөвхөн шөнийн хөнгөлөлтөд тог ашиглаж автоматар ажиллана. Шөнө дулаанаа хуримтлуулж өдрийн турш тог зарцуулахгүйгээр таны гэрийг дулаанаар хангана. Цахилгааны төлбөрөө 60% хүртэл хэмнээд гэр орноо үргэлж тав тухтай дулаан байлгаарай. Comfort House дулаан нөөцлөөр. Дулааныг хадгалж зардлыг тань багасгана. Хөдөө орон нутгийн унаанд тавьж үйлчлэнэ. Холбогдох дугаар 8945 99 тэгтэг 8946 99 тэгтэг. Итүүгэн урлам. Монгол гэрийн зөөлөн илэл. Манайх 2022 оны 9 сарын 4-ний өдрөөс эхлэн үйл ажиллагаагаа явуулсан. Монгол гэрийн Солонгос даавун гадар цагаан бүрээс, дотуур цаваг, туурхтай цаваг, ирээн дулаалга, ус нэвтрдэггүй бүрээс, цагаан бирзен бүрээс, өвлийн ирээн хаяавч, цагаан хээтэй бирзент хаяавч, зуны хээтэй бирзент, өрх, уяа, оосор, бүслүүр гэх мэт Монгол гэрийн бүх зөөлөн эдлэл худалдаа. 6, 8, 10 антаа гэрийн бүтээгдэхүүнүүд захиалгаар 24 цагийн дотор түргэн шуурхай гаргадаг. Эсвэр хэмжээ сайтай, давхар ойдолтой, чанарыг эрхэмлэн ажилдаг, үн хямд хөдөө орон нутагт унаан тавьж үйлчлэнэ. Холбогдох дугаар 86 тэгс 70 тэгдэрв 89 19 89 22. Нүүдлийн соёлд зориулсан малын зөөврийн сарвчийг манайх захиалгаар хийж байна. Чанар хийц сайн, угсарч зөөвөрлөхөд хялбар, орон нутгийн унаанд үнгүй хүргэн. Зөөврийн өвөлжөө хаваржааны захиалга авч байна. Жилийн 4 өдрөлд зөөвөрлөн ашиглах боломжтой, бат бөх удаан эдлэгээтэй, байгаль дээлтэй, таны санхүүг хэмнэн. Овор хэмжээ нь буулгаад ачаалахад портер машинд багтана. Бод, богийн хашаа, усны болон тэжээлийн онгоцыг мөн хийж байна. Манай хийж буй сарвч болон хашаанууд хийц болон эдлэгээ сайтай тул малчин олныхон талархлыг хүлээсээр байна. Холбоо барих утас 86 тэг 2 98 тэг 9 88 тэг 2 98 56. Итүүгэн урлам. Монгол гэрийн зөөлөн илэл. Манайх 2022 оны 9 сарын 4-ний өдрөөс эхлэн үйл ажиллагаагаа явуулсан. Монгол гэрийн Солонгос даавун гадар цагаан бүрээс, дотуур цаваг, туурхтай цаваг, ирээн дулаалга, ус нэвтрдэггүй бүрээс, цагаан бирзен бүрээс, өвлийн ирээн хаяавч, цагаан хээтэй бирзент хаяавч, зуны хээтэй бирзент, өрх, уяа, оосор, бүслүүр гэх мэт Монгол гэрийн бүх зөөлөн эдлэл худалдаа. 6, 8, 10 антаа гэрийн бүтээгдэхүүнүүд захиалгаар 24 цагийн дотор түргэн шуурхай гаргадаг. Эсвэр хэмжээ сайтай, давхар ойдолтой, чанарыг эрхэмлэн ажилдаг, үн хямд хөдөө орон нутагт унаан тавьж үйлчлэнэ. Холбогдох дугаар 86 тэгс 70 тэгдэрв 89 19 89 22. За ямар авиас үзүүлэх гэж байгаа вэ? Үлгэр үү? За. За чамаа хин гэдгээ. Шиглэг. Оо шиглэг. За ингээ үлгэрээ унших уу? За. Яадаг жишээ дээ. Зөөр чаныг гэр бүл асангийн үр эртээ урдын цагныг хөтөн бараанаар даачуулсан зөөр чаныг гэр бүл юужиж гэж явж байтал замдаа алсангийн уур таалж алсангийн уур дотор зөөр чаны хамгийн бага бэлтэр аваа ямар гайваа тийм ээ аваа ангэрч өнөөдрөөс эхлээд бид энэ аваад амьдрах болно гэтэл энийг сонсох нэрээ гайхаж үе болох юм алсах хэрэг бол яана болох юм уу зүгээр би нэг арга батсан байгаа гэж хэлв. Ни сансан мо зайлтуна маргааш аратныхаа алсан дээр очиж хуйхаа алсан миний цаан чэбэл сүй бай танаа унж гоо. Нэ яа зэтэр бэлтэнүүдийн за дусгүй ня одоо танаа хөнгөө алсанда одоо яа
гэхэд цуурч за өчигдөр үүдэн баруунаар дааж хуусан амьтад орсдуулаацсан магаад гэхэд үгүй одоо үрл яваагүй байгаа штэ. За үнийгээ тав зөгөөд ааш цаашаа яв гэд явуулж бараа эдийн амцаа чөөр чанныгэр бол асангийн агууд байсаар байлаа. Энийг мэд бүхэд айн бэлдөөж асан дээр очиж асан сүлдээ итгэ байж өөрийн бэгээр очоор шийдэж очиод үзтэл нэрээс агууд нь байж идэг. Асан өөрсөйг ирсэн мэдээлүүлж гэж ахиртай хүчаач ирцмээ одоо яах энийг арга бат ямар тэнийг юм бэ хурдтай өөрчнийг уурцуулгаад үгүй би нэг арга батсан маа гэд эхнийхэн жихэнд хідүүсэн эхнэрэн нөхрийнхөө эсээс хитэн бэлтэнэ задж галлаа шүү. Чангол гээ цоочан бэлтэнүүд яад уйлаад бай гэхэд цоочны нэр чөөрөө читний асангийн махайдгүй заавал шин асан махайдан гэдэг штэ. Амаанга одоо зэлэг Tilhassa гүйцэлчээр асангийн махайдаг болсон шүүгээ зурдаг гэдэг зөөр чаныг хамгийн багт аваад шин асангийн махай нэгдүрээ хүслээгээд асангийн хоёр хөлөөс аса хүчээш тавиач би тань аваа бэлтгэлүүд гэжээсээ харисээсээ зуртнод энэ цагаас хойш зөөр чаныг бол алсангийн аваад болсон гэдэг. Баярлалаа. Ямар хөөрхөн уншд юм бэ чи? Ах нь үлгэр баг багтаа жоохоо багтаа сонсдог байсан. Тэрнээс хойш нэг олон жил болсон ба шүү дээ. Тэр нь баг багтаа их сонсдог байсан шүү дээ. Монгол ардын үлгэр гэж байгаа. За Монгол ардын сайхан үлгэрээ уншиж өгсөн. Бүгд алга ташиг. Баярлалаа. Яахнаас шарнаа. Яа баярлалаа. Том болоод юу хийдэг хүн болох вэ? Ус цасдаг. Өөх тийм үү. Мундаг усчин болоораа за. Монгол улсын ирээдүйн хойч үрсчүүдийн өнөөдрийн тийм ээ. Монголын эзэд юм байхгүй юу? Та хэд маань. За баярлалаа. За баярлалаа.